За ингээд төгрөг маань ер нь ямар одоо хэлбэрээр үн цэний алддаг юм бэ гэдэг зүйлийг энд бас та бүхэн хуваалцъя гэж бодсон. Ер нь төгрөг буюу одоо валют маань, дотоодын валют маань дараах хоёр хэлбэрээр үн цэний алддаг. Мөн энэ хоёрын хосолсон хувилбарч бас байж идэг. Үндсэндээ бол төгрөг маань үнгүүтэх. Энэ бол төгрөгийн одоо дотоод тогтвортой байдалтай холбоотой. Нийт эдийн засгийн тэнцвэртэй бодлого хэрэгжүүлээгүй болноос бараа үйлчлэгээний үн нэмэгдээд төгрөг үн цэний алдах энэ үйл явцыг бид нэр инфляц нэмэгдэх гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл инфляц бол тухайн хүний орлогот шууд нөлөөлж байгаа. Хоёрдугаарт нь бол төгрөг маань төгрөгийн ханш суларснаас төгрөг үн цэний алддаг. Энэ бол гадаад тогтворгүй байдал, гадаад тогтвортой байдалтай холбоотой асуудал. Гадаад худалдаа алдагдaltaй болох гадаад санхүүгийн урсгал багаснаас эсвэл дотоод зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт бий болсноос мөнгөний илүүдэл нийлүүлэлт бий болсноос ам долларын эрэлт нэмэгдэж зах зээл дээр ам доллар хомсдоход хүрдэг. Энэ үед бол төгрөгийн ханш сулардаг. Зүйрлээд хэлэх юм бол төгрөг маань дотооддоо бараа үйлчлэгийг солилцох хэрэгсэл болдог боловч гадаад худалдаанд ороод ирэхээр бусад валюттай өрсөлдөж эхэлдэг. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханш маань гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарат өөрөө тогтдог. Энэ агуулгаараа манай төгрөгийн ханшны одоо төгрөгийн ханш буюу одоо төгрөгийн маань үнц нь ямар байх нь гадаад орчин мөн дотоод бодлогоос хамаардаг юм гэдгийг бас бид үүнээс харж болж байна. За ямар үед мөнгө үн цэнээ алддаг юм бэ? Нөгөө инфляцийн одоо төгрөг үнгүүддэг юм бэ те? Худалдаа авах чадвараа алдах үйл явц. За үүнийг бол одоо бид нөгөө юуныхаа тэгштгэл дээрээс жишээ авч тайлбарлая. Мөнгөний тооны онол гэж төрөний хуудсан дээр бид харсан. За засгийн газраас явуулж байгаа эдийн засгийн буруу буюу тэнцвэргүй бодлогын үр дүнд мөнгөний үн цэн буурч болдог ийм тохиолдол. Өөрөөр хэлбэл мөнгөний эргэлтийн хурд буюу үнийн түвшин буюу дефляторыг тогтмол гэдээ аваад үзэх юм бол үйлдвэрлэлийн хэмжээнээс илүүгээр мөнгөний тогтмол гэж үзээд үйлдвэрлэлийн хэмжээнээс одоо Y-гаас мөнгөний нийлүүлэлтийг хэтрүүлж давуулж нэмэгдүүлвэл мөнгөний илүүдэл үүс нэгж бүтээгдэхүүнд нөлөөлөх мөнгөний үн цэн буурч инфляц үүснэ гэж. Өөрөөр хэлбэл жишээ аваад үзье. Эхний тохиолдолд бол бид нар 100 ширхэг мөнгөтэй байлаа. За төгрөгтэй байлаа. 100 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байлаа. Дараагийн тохиолдолд бүтээгдэхүүний тоо хэмжээ хэвээрээ мөнгөний хэмжээг 130 болгоход за эхний тохиолдолд бол мөнгөний үн цэн 1 байсан. Гэтэл барааныхаа хэмжээг 100 ширхэг хэвээр нь ойлгож байгаа мөнгөнийхөө хэмжээг 130 болгоход мөнгөний үнц нь 0.77 болж үн цэний алдчихна. Энийг бол бид нар юу гэж нэрлэдэг вөхөр? Энийг бол инфляц нэмэгдэж байна гэж нэрлэдэг. За нэгж одоо энэ дээр бол жишээ авсан байна. 31-жээр ингэж нэмэгдүүлснээр мөнгөний тухайн валютын буюу одоо энэ тохиолдолд төгрөгийн маань үнц нь 0.27 пунктээр буурж байгаа. Ийм зүйл. За инфляц маань бол ер нь ингэж нөлөөлдөг юм байна. Мөнгө маань бол худалдаа авах чадвараа ингэж алддаг юм байна. За дараагийн дугаарт бид мөнгөний ханш одоо яаж сулардаг вэ те? Энэ бол төгрөг өрсөлдөх чадвараа алдаж байгаа үйл явц. Төгрөг маань өрсөлдөх чадвараа алдаж байна гэдэг нь тухайн улсын эдийн засгийн бас онцлог шинж байдлаас хамаарна. Хэрвээ экспортлогч улс бол бас нэг өөрөөр нөлөөлнө. Импортлогч улсын хувьд бол энэ ихэнх тохиолдолд бол сөргөөр нөлөөлдөг. За энэ нөлөөллийн үр дүнг бол бид нар өнөөдөр үзье явж байгаа. Улс дотроо одоо бараа үйлчлэгийг төгрөгөөр солилцохоос гадна гадаад улстай бас бараа үйлчлэгийг солилцох хэрэг гарна. Энэ үед бол төгрөгийн ханш гэдэг ойлголт үүснэ. За манайх шиг ингээд хэрэглээ түүхий идэ гаднаас авдаг орны хувьд бол энэ нь бол төгрөгийн ханшинд хүчтэй нөлөөлөх нэг хүчин зүйл болно. За мөн үүнээс гадна бас тухайн голлох гадаад валютын ханш нь өөрөө дэлхийн зах зээл дээр чангарсан үед бас төгрөгийн ханш буурах нөлөө үзүүлнэ. За ингээд би бол энэ жишээн дээр бол 2013 оны 3 дугаар сар 2014 оны 3 дугаар сарын Төв банкнаас зарласан арилжааны банкуудын дундаж ханшийг харьцуулж үзсэн байгаа. Тэгэхэд бол 3 дугаар сарын байдлаар бол төгрөгийн ханш маань 30% унчихсан байсан.